Кино маань 2010 онд Иракийн цөлд хэсэг Америк цэргүүд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа үйл явдлаар эхлэх бөгөөд цэргүүд дайсны этгээдүүдтэй байлдаж байгаад санамсаргүй байдлаар нэгэн том агуу шиг зүйл олно. Ингээд дарга нь хоёр цэргийн өнөөх агууг шалгаж чад эргэж явуулахад тэд ч дотогш нэвтрэх бөгөөд агуугаас аимшигтай муухай үнээр үнэртэж хоёр цэрэг ямар нэгэн зүйл олсон бололтой ярилцаж байтал камер нь унтран удалгүй тэдний айсан байдалтай чангаар хашгирхан сонсогддог. Үүний дараа үйл явдал 3 жилийн дараах Нью-Йорк хот руу шилжиж, манай гол дүр болох цагдаагийн тусгай ажилтан Саарчи болон түүний хамтрагч Баатлер руу шилжих бөгөөд тэд нэгэн гомдлын дагуу хогийн пүнкрээс олдсон бодолтой зүйлийг шалгахаар ирсэн бөгөөд өнөөх зүйл нь яг үнэндээ няраа хүүхдийн цогцос байж таардаг. Энэ дүр зургийг хараад Саарчигийн сэтгэл өвдөн хамтрагчтайгаа хамт тэндээс явж эргүүлд гарах ба замдаа тэд гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага хүлээн авч Саарчигийн зөн совинд энэ хэрэг энгийн нэг хэрэг биш юм шиг санагдсан тул тэд ч энэ талаар шалгахаар дуудлага өгсөн айлд очдог. Тэднийг хаалгыг нь тогшоход кино эхлэхэд Иракт байлдаж байсан цэргүүдийн нэг Жимиг ихээр хаалгаа тайлж өгөх ба тэд ч дотогш ороод Жимигийн эхнэрийг зүгээр эсхийг нь асуухад эхнэрийнх нь нүр амар болчихсон байсан ч Жими бүх зүйл зүгээр гэж уурлан тэднийг гэрээсээ хөнө. Саарчи ч Жимиг барьж аван цагдаагийн газар руу дагуулж явах гэтэл Жими гинт хутаг гаргаж ирэн тэдэн рүү дайрснаа тэндээс гарч зугатаадаг. Ингээд тэд ч Жимигийн араас гудамжаар хэсэг хөөсний эцэст Саарчи түүнийг барьж аваад ухамсарын шанаа өгч гарыг нь гавлана. Тэд энэ үедээ Жимигийн гар ямар нэгэн зүйл хүчтэй маачсан мэт гинтж хугаран цус улсан байгааг анзаарч түүнийг хар тамхи хэргэлдэг байж магадгүй гэж сэжиглэнэ. Хэсэг хугацааны дараа тэдэнд өөр нэг дуудлага ирэх бөгөөд энэ удаад Бронксын амтны хүрээлэнд Жэн гэх нэгэн эмэгтэй 2 настай хүүхдээ арслангуудын тор руу шидсэн хэрэг гарсан байв. Ингээд тэднийг очиход арслангийн торыг будаж байсан учраас арслангууд дотор нь байгаагүй болж тааран хүнд гинтл авсан ч азар амьд үлдсэн байдаг. Гэхдээ энэ үмэн самууны үеэр Жэн зүхтэж амтсан ба амтны хүрээлэнгийн тог тасарсан учраас тэд Жэнийг энд хаа нэгтээ нуугдж байгаа гэж сэжгэлдэг. Улмаар Саарчи Баатлер хоёр тийш салан Жэнийг хайцгааж эхлэх бөгөөд Саарчич сандарч паниктсан амьтдын чимээг дагаж явсаар Жэнийг олоход Жэн яг л галзуу хүн шиг шороо малтан нэг л зүйлээ ахин дахин давтан хэлсээр байдаг бөгөөд энэ нь эсрэг ертөнцид очих тухай дуу болж таардаг. Ингээд Жэнийг баривчилсны дараа Саарчи арслангуудын торон дотор нэгэн нууцлыгээр будгийн өнхрөөш барьчихсан зогсож байгааг анзаарч түүнийг байцаахаар дуудсан боловч өнөөхөр цаашаа явж алга болдог. Саарчи түүний араас дагсан боловч гинэт арслан гарч ирснээр тэр ч тэндээс зүхтааж арайхийн торноос амьд гардаг. Маргааш нь Жэнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү шилжүүлэхээр болоход Мендоза гих номлогч тэдэнтэй ирж уулзах бөгөөд тэр гэр бүлийнхнийх нь хүсэлтийн дагуу Жэнийг хариуцаж авсан тухайга тэдэнд хэлдэг. Мендоза Жэнийг анх олох үед ямар шүү байр байдалтай байсан талаар нь нэлээд асуулт асуугаад Саарчид өөрийнхөө нэрийн хуудсыг өгч хэрэг гарвал холбогдорой гэж захидаг. Дараа нь Саарчи ажилдаа буцаж орж өнөөх арслангийн торон дотор байсан будагчин эрийг олохоор оролдож байгаад хажуугийн ширээн дээрх 2 цагдаа нэг эмэгтэйгээс саяхан будуулсан зойрны өрөөнөөс нь хачирхалтай чимээ гараад байгаа тухай дуудлага ирсэн тухай ярилцахыг сонсоод өөрийнх нь хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэнэ. Дараа нь тэр хамтрагч Баатлерийнхаа хамт дуудлага өгсөн эмэгтэйн гэрт очиход эмэгтэй болон нөхөр хүү хоёр нь ихэд айжсан байдалтай байх бөгөөд эмэгтэй тэдэнд хэдэн 7 хоногийн өмнөөс гэрт нь хачирхалтай зүйлс тохиолдохолж зойрных нь өрөөнөөс хачирхалтай чимээнүүд гарч ямар нэгэн зүйл муудаж ялзарсан мэт муухай үнээр үнэртэх болсон талаар хэлдэг. Ингээд Саарчи Баатлер хоёрыг зойрлоо бууж үзэхэд Саарчигийн радио гинэт өөрөө шажигн дуугарах ба тэд зойрноос нэгэн эрэгтэй зогсоолсон нь киноны эхэнд Иракт байлдаж байсан цэргүүдийн нэг Григис байж таарна. Григис өөр нэг будагчны хамт тэдний зойрыг бутахаар ирсэн байсан бөгөөд эмэгтэйн дүрсэлснээр нөгөө будагч нь Саарчигийн амтны хүрээлэнд харсан нууцлаг эртээ нэг хүн болж таардаг. Дараа нь тэд Григисийн байрыг шалгаж үзээд Григис Жими болон амтны хүрээлэнд байсан Сантино хэмээх өнөөх будагчин ир гуруула Иракт хамт алба хааж армийн номлогч руугаа дайрч гимтээсний улмаас халагдсан болохыг олж мэднэ. Үүний дараа гэртээ эргэж ирсэн 3 ир бүгд л хачирхалтайгаар аашилж эхлэх болсон бөгөөд мөн хүүхдээ арслангийн торлоо шидсэн Жэн үнэн хэрэгтээ Григисийн эхнэр байсан болж таардаг. Саарчи ч энэ нууцлаг хэрэгээс болоод цаг наргүй ажиллах болж эхнэр нь дахин жирэмсэн болсныг ч мдээгүй байдаг ба Саарчигийн гэр бүлдээ анхаарал хандуулдаггүй энэ байдлаас болж эхнэрийнх нь төвчээр багаар алдарч эхэлнэ. Нэг өдөр Саарчигийн охин Кристина орон доороос нь юм маажих мэт хачирхалтай чимээ сонсож маш их айн ээжийнхээ өрөөлөг гүйж очдөг. Саарчи гэртээ ирсэн хойно эхнэр нь энэ тухай хэлж охинд нь аав нь хэрэгтэй байна гэж уурладаг.
Дараа нь Сарчи унтаж байсан охиныхоо өрөөнд очиж охиноо үнсчихэд өрөөнөөс гарах гэтэл толинд цус усан эрэгтэй хүн охиных нь орлоо мүлхэж байгаа дүр зураг харагдахад тэр ч маш их айж цочирдон эргэж харсан боловч ердөөл хий юм харсан болж таардаг. Үүний дараа тэр Жимигийн эхнэрийн гэрт очиж уулзах бөгөөд эхнэр нь Жимиг баривчлагдсанаас хойш түүний барааг олж хараагүй байдаг. Мөн тэр Сарчид Жимигийн Иракт алба хааж байсан үеийнх нь бичлэгүүдийг үзүүлэхээр болох ба тэр өрөөний ханан дээр учир битүүлэг үгс бичсэн байгааг олж харна. Ингээд Сарчи бичлэгнүүдийг үзэж байгаад агуу ханан дээр сэлсэн нэгэн бичээсийг олж харах бөгөөд тэр өнөөх бичээс Сантиногийн очсон газар бүрт байсныг анзааран Сантино өнөөх бичээсийг амтны хүрээлэн зойргээд хотын хаа сайгүй ахин дахин бичээд байгааг ойлгодог. Дараа нь тэр номлогч Мендозатай нэгэн бааранд уулзаж ярилцах бөгөөд тэр Сарчигийн ямар нэгэн аимшигтай хэргийг урьдчилж мэдрэх зөн совинг зүгээр ч нэг мэдрэмж биш. Харин 6 дахь мэдрэхүй буюу муу ёр чөтгөрийн хүчийг мэдрэх чадвар гэж тайлбарлана. Тэр зарим зүйлс хүний гараар үлдэгдсэн биш, харин илүү эртний муу ёрийн буюу чөтгөрийн хүчтэй холбоотой гэж итгэдэг байв. Ингээд Мендоза түүнд өөрийнхөө хамгийн анхны чөтгөр хөөн зайлуулах ёслолын үеэр дуу хураагуурт бичсэн зүйлээ сонсоход Сарчич 5 настай охиноос гарах чөтгөрийн дуу хоолойг сонсоод царайн цонхиж ямар нэгэн муу ёрийн хүч байдаг гэдэгт итгэж эхэлнэ. Улмаар тэр Жимигийн гэрээс олсон өнөөх хачирхалтай бичээсийг Мендозад харуулж ямар утгатай болохыг нь асуухад Мендозач бичээсийг орчуулад энэ нь ямар нэгэн хаалгатай холбоотой болохыг тайлбарладаг. Ингээд тэд Сантино ямар нэгэн муу ёрын хүчийг нэвтрүүлэх учир битүүлэг хаалгыг онгойлгох гэж оролдоод байгааг ойлгоно. Үүний дараа тэд Сантиногийн байршлыг мушгиж гэрт нь ирэх ба Сарчи Баатлер хоёр дотогш орж харин Мендоза машин дотор үлддэг. Сарчи Баатлер хоёр Сантиногийн гэрийн бүх хөрөөг нь нэгжиж үтсэн боловч хинч байдаггүй бөгөөд гэтэл байрны хамгийн доод давхраас хөгжим тоглох чимээ сонсогдож Сарчи Сантино цахилгаан шатанд суухыг харж амжина. Тэд Сантиногийн араас хөөж доошоо зойр руу буухад зойрыг нэгжиж байсан Сарчи руу гинт галзуу хүн шиг болсон Жими дайрч түүний хоолойг боодгийн даваан дээр Мендоза ирж загалмайтай зүйлтээрээ түүнийг түрч гисэн нам хотгож Сарчиг авардаг. Харин энэ үеэр Баатлер Сантинотой таарч түүнийг барьж авахар хэсэг тэмцэлсэн боловч муу ёрийн хүчинд автаж хитрхи хүчрэхэг болсон Сантино Баатлерыг хүчээр илүүрхэж түүнийг алдаг. Удалгүй Сарчи хамтрагч дээр ирсэн боловч бүх зүйл хитрхи оройтож хамтрагч нь амиа алдсан байдаг. Ингээд хамтрагчийн нөхөл Сарчид хүн дээр тусаж тэр Мендозатай ярилцах үедээ өөрийгөө буруутгахад Мендозач энэ бүхэн түүний буруу биш гэж хэлдэг. Улмаар Мендоза Сарчиг сэтгэлээ уудалж нүглээ намжлахыг ятгахад Сарчич хэсэг эргэлцсэний эцэст сэтгэлд нь богшиж явдаг нэгэн үйл явдлын тухай ярьдаг. Тэр бага насны хүүхэд хүчирхийлж алсан нэгэн алуурчныг хэргийн газарт буцаж ирэх үед нь барьж аваад уурандаа түүнийг зодож алсан байдаг бөгөөд энэ явдлаас хойш түүний дотор ямар нэг хар зүйл буглан томорч гэр бүлийнхнээсээ хүртэл хол хөндөй байдаг болсон байв. Мендоза түүний бүх яриаг анхааралтай сонсож эцэст нь Сарчиг адислан нүглийг нь наманчилж өгдөг. Ингээд Сарчигийн сэтгэл багч гисэн хөнгөрч машинтайгаа гэрлүүгээ харж явтал гинт хин нэгэн машиных нь хамар дээр унах бөгөөд энэ нь Жэм байх ба тэр дээвэр дээрээс маш хүчтэй унсны улмаас газар дээрээ нас бардаг. Гэтэл энэ үед гэрийнх нь утаснаас түүнд дуудлага ирсэн боловч эхнэр нь биш харин Сантино байдаг. Сантино эхнэр охин хоёрыг нь хулгайсан талаараа хэлээд хэрвээ тэднийг хурдан олж аврахгүй бол эхнэр охин хоёр нь үхнэгээд Сарчиг өөрийнхөө биднийг оруул. Тэгвэл эхнэр охин хоёрын чинь байгаа газрыг хэлж өгье гэдэг. Сарчич үүнийг сонсоод нэмэлт хүч дуудчихад гэртээ яаран очиход цээжин дээрээ бичиг шивж цусанд будагдсан Сантино зогсож байх ба удалгүй цагдаа нар ирж Сантиног барьж авдаг. Ингээд Сантиног цагдаагийн хэлцэд авчирч сандалтай хүлсний дараа Мендоза Сарчи хоёр түүнд чөтгөр хөөн зайлуулах ёслол хийхэр болдог. Сантино үүнийг эсэргүүцсэн ямар ч жирийн хүнд баймааргүй их хүч чадал гаргаж тэдэнтэй тэмцэлтэн Сарчи Мендоза хоёрын сэтгэлийнхээ гүнд хадгалж явдаг харанхуй нууцуудыг нь ярьж тэдний эсрэг зэвсэг болгон ашиглаж сэтгэл санаанд нь нөлөөлөхийг оролдоно. Мендоза түүний нөлөөнд яг автдгийн даваан дээр Сарчи түүнийг болиулж Мендозач дахин чөтгөр хөөн зайлуулах ёслолтой төвлөрч эхлэх бөгөөд энэ үеэр Сарчи чөтгөр өөрийнхөө нэрийг Жанкер гэж хэлхийг сонсдог. Ингээд чөтгөрийн жинхэнэ нэрийг мэдэж авсан Мендозач чөтгөр хөөн зайлуулах ёслолоо амжилттай дуусгаж түүнийг Сантиногийн биеэс гарахыг шаардсанаар удалгүй Сантино эргэж хэвийн байдалтай ордог. Сарчич Сантиногоос эхнэр охин хоёрынхоо байршлыг асуухад Сантино түүнд тэдний хаана байгааг нь хэлж өгснөөр тэр эхнэр охин хоёроо амжилттайгаар авардаг. Кино төгсгөд Сарчи өмнө нь бурханд итгэдэггүй байсан бол одоо сүмд байнга очдог болж эхнэр хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөдөг болсон бөгөөд тэр хоёр дахь охин нь мэндэлсний дараа цагдаагийн ажлаа орхиж Мендозатай хамт чөтгөр ангуучлах ажилд хамтран ажиллах болсноор кино төгсдөг.